хугацаар одоо маш олон тоонууд буюу дааннуудыг одоо харууллаа шүү дээ, тийм. Тэр дааннууд юм уу эсвэл судалгаа хийж байгаа одоо судлаачууд ямар одоо судалгаа хийгээд тэгээд ямар үр дүнд хүрсэн тэр нь хамгийн сүүлдээ мөнгөөр илэрхийлэгдсэн байв. Одоо ер нь бол иж бүрэн судалгаа гэж үзэгддэг. Тийм учраас бол ямар ч судалгаа хийсэн зэрэг болоо эдийн засгийн талаар хийж явах хэрэгтэй. За өнөөдөр би бол эдийн засгийн шинжилгээний арга гаргачлаа. Эдийн засгийн шинжилгээний арга гаргачлаа. Эдийн засгийн шинжилгээний уламжлалт арга гэдэг одоо сэдвээр хэдэн слайд бэлдэж ирсэн байгаа. За энийг бол тайлбарлая. За хамгийн эхлээд бол эдийн засгийн шинжилгээ нь бол дараах зорилтуудыг өмнөө одоо тавьж хэрэгжүүлэх одоо зорилтыг тавьсан байдаг. За нэгдүгээрх нь бол удирдлагыг зөв гаргах, бодит үндэслэлээр хангах нэгдүгээр. Хоёрдугаарт нь бүх одоо нөөц ашиглалтыг боломж дээд түвшинд одоо хүргээд тэдгээрийг ашиглах, өшөө дүгнэх, үнэлэх одоо зорилттой байдаг. За гуравдугаарт нь болохоор ашиглаагүй нөөцийг дэлгэрүүлэн ашигладаг. За дөрөвдүгээрт нь бол ер нь бол хяналт тавих одоо систем сайжирдаг. Дараа нь бол одоо бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үед хамгийн үр ашигтай хувилбарыг сонгох хад одоо эдийн засгийн шинжилгээ бол тус болдог. За хамгийн сүүлийнх нь одоо гол зүйл нь бол зах зээл эсвэл одоо эдийн засаг янз бүрээр хувьсан өөрчлөгдөж идэг. Энэ одоо хувьсан өөрчлөгдөж байгаа цаг хугацааг зөв тусгаж тэгээд одоо түншүүдтэйгээ цуг ажиллах, тэгээд дараагийнхаа одоо ирээдүйд яаж ажил цаашаа өөрчлөх үү гэдэг тактика боловсруулах ийм одоо шинжилгээний гол одоо зорилтууд байдаг юм аа гэж. За хамгийн нэгдүгээрт нь бол эдийн засгийн шинжилгээний арга гаргачлал. За ер нь бол шинжилгээний маш олон аргууд байна. За энэ чэнэс болохоор тэр олон аргуудыг бүгдээрингийн нэгтгээд ерөнхий өвөрмөц гэсэн хоёр аргад одоо байдгаа ангилдаг. За ерөнхий аргад бол эдийн засгийн ямар нэгэн цаг хугацааг одоо судлах бүх аргууд бол ордог. Өвөрмөц арга гэдэг бол зөвхөн нэг юм уу цөөн тооны үзэгдлийг судлахад ашигладаг энэ аргыг бол өвөрмөц арга гэж хэлдэг. Бүдээрингийн нэгтгээд дөрвөн бүдэгт хаваад. За нэгдүгээрх нь бол нэн түгээмэл арга гэж байдаг. За энэ нэн түгээмэл аргад бол бүх шинжилгээнүүдэд ашигладаг аргууд багтдаг. Хоёрдугаарт нь эдийн засгийн шинжилгээний аргууд гэж байна. За энэ эдийн засгийн шинжилгээний аргуудад бол зэрэгцүүлэлтийн арга, бүлэглэлтийн арга, харьцангуй хэмжигдэхүүн тооцох арга, дундаж хэмжигдэхүүнийг тооцох арга, балансын арга, угсран орлуулах арга, эсвэл ээлжлэн орлуулах арга гэж хэлдэг. За ялгуурын тооцооны арга, процентын ялгуурын арга, индексийн арга гэдэг одоо олон аргууд байна. За гуравдугаарт нь бол статистикийн арга гэж үүдэг. За энэ статистикийн арга дээр бол дахиад бас бүлэглэлтийн арга байна, корреляцийн арга, дисперсих, графикийн динамик шинжилгээний арга гаргачлууд багтдаг. За хамгийн сүүлд математикийн одоо аргууд байдаг. За энэ аргуудад бол шугам програмчлал, матриц, магадлалын онол, тоглоомын онол, иж бүрэн үнэлгээний аргууд эдгээр одоо олон аргууд багтдаг. За энэ бүх аргуудыг бүгдээрингийн нийлүүлээд уламжлалт буюу сонгодог гэж хоёр хуваадаг. Өнөөдөр бол би эдийн засгийн шинжилгээний уламжлалт аргуудыг та бүхэнд одоо танилцуулна. Тэгээд энэ одоо уламжлалт арга дотор бол зөндөө олон аргууд байна. Тэн дотроос хамгийн одоо ихээр хэрэглэгддэг аргууд нь бол зэрэгцүүлэлтийн арга,
бүлэглэлтийн арга, харьцангуй хэмжигдэхүүн тооцох арга, дундаж хэмжигдэхүүнийг тооцох арга, балансын арга, ээлжлэн орлуулах арга, ялгуурын тооцооны арга, процентын ялгуурын арга, индексийн арга гэсэн ийм аргууд байна. За хамгийн эхлээд бол зэрэгцүүлэлтийн арга. За тухайн үзүүлэлтийг би дандаа үзүүлэлт гэж яриад яваад байна. Яагаад гэвэл үзүүлэлт гэдэг маань одоо миний одоо эдийн засгийн югаар бол дандаа тоонууд гэсэн үг шүү дээ, тий? Тоонууд. Тэр тоонууд нь одоо төлөвлөсөн нэг өнгөрсөн жилүүдтэй харьцуулна. Эсвэл бол одоо олон жижиг аж ахуй нэгжүүд ижил салбарын одоо компани үзүүлэлтүүдтэй хэр одоо зохицож байна, таарч гин үгүй, өсөж гин үү, буурж гин үү гэдгийг одоо судлахад зориулагдсан энэ аргыг зэрэгцүүлэлтийн арга гэж хэлдэг. За зэрэгцүүлэн хэд бол дараах одоо зарчмууд бол заавал тавигддаг. Жишээлбэл ижил төрлийн одоо үзүүлэлт байна. Жишээлбэл за хүн судлыг гэж үзье. Тэгэхээр зэрэг хүмүүсийг бүгдээрингийн одоо харьцуулж болохгүй шүү дээ. Хүүхдийг бол хүүхэдтэй, эрэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй, эмэгтэй хүнийг эмэгтэй хүнтэй. Эсвэл бол одоо бүгдээрийг нь ер нь харьцуулах юу бол нэг хэмжигдэхүүн бүгдээрингийн одоо харьцуулах гэж байгаа зүйлээ нэг одоо ижил төрөлд авчирдаг. За хоёрдугаарт нь юуг бол ижил хэмжигдэхүүн бол нэг ижил байна. Одоо жишээлбэл метрээр байх юм уу? Эсвэл тооноор байх юм уу? Эсвэл бол төгрөгөөр байх юм уу? Хэмжигдэхүүн, хэмжиж байгаа хэмжигдэхүүн нь бол нэг ижил одоо нэгжээр илэрхийлэгдсэн байна. За гуравдугаарт нь үзүүлэлтүүд бол хугацааны хувьд яг ижилхэн байна. Тэгжиж одоо харьцуулна. За жишээлбэл за би энэ дээр би бас геолог уурхайн сургуулийн багш. Тэгэхээр дахиад одоо геологийн юм ярих гэдэг энэ уучлаарай. Зүгээр одоо алт гэж тэгж байна. Одоо жишээлбэл энд бол нэг унц бол $40. Одоо жишээ 13, 14, 15, 16 гээд онуудтай ингээ харьцуулж байгаа үстэй тий. За дараагийнх нь бол энэ Жоншны баяжмлыг бол Жоншны баяжмлыг бол одоо тонн доллараар ямар юутай байна. За өөрөөр бол бас графикаар ингэж үзүүлж болно. Тэр доотл одоо шар залтур байхгүй мэн. Шараар одоо гаргасан графикийг бол харахад бол тоогоор одоо үзүүлснээс ер нь бол графикаар үзүүлсэн нь бас нэг бодлын одоо зүгээр байдаг. Яагаад гэвэл хаана нь одоо буурсан байна, хаана нь өссөн байна гэдэг нь аяндаа одоо харагдаж идэг. Жишээлбэл энэ 2016 оны 11 сараас 11 сард 12 сард бол зэсийн дэлхийн одоо үн бол өндөр болсон байна гэж шууд харагдаж байгаа жишээ. За энийг бол зэрэгцүүлэх буюу харьцуулалтын арга гэж одоо хэлж байгаамаа. За бүлэглэлтийн арга гэж. За бүлэглэлт гэдэг бол ер нь бол бизнесийн одоо олон аж ахуй нэгжүүд хамрагдсан үзүүлэлтүүдийг ингээд нэгдэх эсвэл бол маш олон тоонуудыг ингээд бүлгэлдэг. За би та нарт одоо нэг жишээ хэлье л да. Жишээлбэл албан байгууллагын агуулгад орж ирсэн одоо оюутан байвал одоо сайн мэднэ. Жишээлбэл тэнд одоо маш олон хадааснууд байгаа. Хамгийн амархан мэддэг маш олон урт байна, богино байна, урдаа шүрүүхтэй байна, том толгойтой байна, бүдүүн байна, нарийн байна. Энэ болгоныг бүгдээрингийн одоо нэг бүрчлэн ингээд судлахад бол маш хэцүү. Тэгэхээр зэрэг тэр их олон хадаасуудыг бүгдээрингийн бөөгнүүлээд за одоо урт нь тэр, жижиг нь тэр, шүрүүхтэй нь тэр гээд ингээд бөөгнүүлээд бүгдээрингийн бүлэглээд тэгээд тэр одоо зарим юун дээр болохоор зэрэг яг ижилхэн одоо хадаас эсвэл яг ижилхэн материалууд өөр үнэтэй байж байна. Тэгэхээр зэрэг одоо дундаж үн гаргахад бол хэцүү шүү дээ. Тэгэхээр зэрэг бүгдээрингийн одоо бүлгэлж агаад тэр одоо дундажлж агаад нэг одоо үнээр ойролцоогоор ингэ тавьдаг. Энийг бол бүлэглэлтийн арга юм. За ер нь бол энэ бүлэглэлтийн арга бол судалгаа хийж байгаа хүн бол өөрийнхөө одоо материалыг эмх зэгцлэх ийм одоо юмд бол ашигладаг. За бүлэглэлт нь бол эдийн засгийн одоо
шин чанар, зүй тогтно, чиг хандлагыг одоо тодорхойлдог. За тэгээд өшөө бас хаана одоо дутагдaltaй байна, хаана нэмэгдэл одоо болмоор байна гэдгийг бол одоо шууд харагддаг учраас судлахад амар байдаг гэж. За жишээлбэл маш олон одоо гадны компаниуд 100% хөрөнгө оруулалттай гадуур одоо ингээд ажил хийгээд биологийн уул уурхайн ажлуудыг ингээд хийгээд явж байна. А тэрийг за ямар одоо юун дээр эрдэс дээр юм уу уурхай эсвэл бол одоо ашигт малтмал дээр ажиллаж байгаа гэдгийг бол жишээлбэл энэ 100% хөрөнгө оруулалттай компаниудын жишээн дээр бол харуулсан байна. Жишээлбэл одоо 50% энэ бүх 100% хөрөнгө оруулалттай компаниудыг 100% гэж үзвэл 50% нь бол одоо хятадын хөрөнгө оруулалттай их жишээ. За тэр доотлолт нь бол Монгол гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрийн юу график байж байгаа жишээ байна. Эднээсийг бол ингээд цэгцлээд бөөгнүүлээд одоо ойлгомжтой болгож тавихыг бол бүлэглэх арга гэж байна. За дараагийн нэг арга бол ямар арга байна вэ гэхээр зэрэг харьцангуй хэмжигдэхүүнийг тооцох арга гэж байна. За харьцангуй хэмжигдэхүүн гэдэг нь нэг төрлийн хоёр хэмжигдэхүүнийг хооронд нь харьцуулаад гурав дахь хэмжигдэхүүн гаргаж авахыг хэлдэг. За тэр гурав дахь хэмжигдэхүүнийг юу олж болд юм бэ гэхээр зэрэг цэвэр өсөлтийн хувийг өсөлтийн коэффициентийг олж болд. За жишээлбэл за нэгэн компани одоо байлаа гэж үзье. Их ашигтай. За тэгвэл 2014, 2015, 2016 онуудад одоо зөндөө ашигтай байгааз 2023, 21 гэсэн. За тэгээд цэвэр өсөлтийн хувь, өсөлтийн коэффициентийг одоо яаж олох вэ гэдгийг бодсон байгаа. За хэрвээ та бүхэн бол одоо энийг харах юм бол томьёонуудыг ингээд тавьсан байгаа ард нь. За цэвэр өсөлтийн олохын тулд бол за хамгийн эхлээд бол ер нь бол энэ цэвэр өсөлтийн юг олохдоо тайлант жил гэдэг бол энэ жилийнх ямар онтой харьцуулах вэ гэдгээ та өөрөө шийдэн. Харьцуу бол урдлынхаа онуудтай харьцуулдаг. Тэгэхээр зэрэг одоо 23-аас 20-ыг хасгаар зэрэг тэр 2015 оны цэвэр өсөлт нь бол 3 одоо сая төгрөгөөр байж байна тий. Дараагийнх нь болохоор зэрэг 21-ээс 23-ыг хасгаар зэрэг хасах 2 сая төгрөгийн одоо юу гарсан юм. За өсөлтийн хувийг бол яаж олох вэ гэхээр зэрэг 3 одоо саяга 20-доо хуваагаад 100-аар үржүүлэхээр 15% гарсан байна. А нөгөө хасах 2-ын доотлолд байгаа 8.7 бол хасах 2-оо үржүүлэх нь хуваах нь 23 тэгээд үржүүлэх нь 100% байна. Тэгэхээр зэрэг 8.7. За өсөлтийн хувийг бол шууд одоо 15 оноо 14-төө харьцуулаад шууд одоо коэффициент гаргаж байгаа. За одоо энэ өснөхтөөс одоо юу харагдж байна вэ гэхээр зэрэг 15 оныг 14 оноос одоо 15 он 14 оноос 3 сая буюу 15% өссөн харагдаж байна. А 16 он 15 оныхтойгоо харьцуулах юм бол 2 сая буюу 8.7% буурсан харагдаж байна. Энэ бол цэвэр өсөлт нь 115 2016 онд бол 0.9%-аар одоо буурсан гэж харагдж байна гэж энэ одоо нэг арга. За дараагийн арга бол дундаж хэмжигдэхүүний арга. За нэгэн төрлийн одоо нийтлэг шинжийг тодорхойлж чадах үзүүлэлтүүдийг дундаж хэмжигдэхүүн гэж хэлдэг. За эдийн засгийн шинжилгээ хийхдээ ихэнхдээ одоо дундаж хэмжигдэхүүнийг ашигладаг. Бас тэр хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. За дундаж хэмжигдэхүүний нэгэн төрлийн одоо үзүүлэлтүүдийг дунджийг одоо гаргаад тэгээд тэр дунджаас ихсэн байна уу багассан байна уу гэдгийг одоо тодорхойлдог. За энэ эдийн засгийн шинжилгээний шинжилгээнд бол архимедийн энгийн дундаж,
жигэнсэн дундаж геометрийн дундаж гэж гурван одоо дундаж байдаг. Энэ гурван дундажийн энгийн жигэнсэн гэдэг хоёр бол эдийн засагт бол нэлээд одоо өргөн хэрэглэгддэг байнамаа гэж. За би бол бас энд бол хүмүүнлэгийн сургуулийн зарим одоо менежментийн сургуулийн ганц нэг одоо хүүхдүүд бол бас маркетинг гэдгээр үзсэн хүүхдүүд байж магадгүй. Тэгэхээр зэрэг бол энэ энгийн дунджийг бол энэ техникийн юунд бол маш их хэрэгэлдэг. Тэгтээ одоо яг эдийн засагт хүмүүнлэгийн сургуулийн одоо хүүхдүүдийн судалгаан дээр бол асуулгын арга гэдгийг бол маш их хэрэгэлдэг. Тэгэхээр зэрэг бол энэ асуулт тавиад хэдэн хүн хамрагдсан байна. Энийг бол одоо яаж энгийн дунджаар бодох вэ гэдгийг харуулсан байгаа. За жишээлбэл та өөрийн бизнесийг эрхлүүлсэн бол таны бодлоор бизнес эхлэх үед юу хамгийн хүндрэлтэй байсан бэ? За нэгдүгээрт нь бүртгэлийн сонжирсан үйл ажиллагааны явц, хоёрдугаарт нь зээл олж авахд хүндрэлтэй, гуравдугаарт нь мэдээлэл дутмаг байсан гэсэн. Ийм одоо асуудал байсан. За тэгээд энэ асуудалд бол тийм 108 хүн орсон. Үүнээс эмэгтэй 70, эрэгтэй 38 орсон байна. За тэгээд энийг одоо энгийн дунджаар олохын гаргахын тулд бол бүх нийт одоо дөнгүүдийг 100% гэж үздэг. Жишээлбэл одоо хариулаагүй энэ 40% харагдаж байгаа зэ энэ тийм. Тэрийг 40-ыг бол 100%. Энэ 40 100%-ийн 30 нь хэдэн хувь юм? 10 хэдэн хувь юм бэ гэдгийг одоо тэр доор ингээд энэ танаас зарим нэг нь харагдахгүй гэж магадгүй энэ доор нь бол хуваар ингээд гаргацсан байна. За тэгээ хажуу талд нь графикаар үзүүлсэн байна. За энэ хэдийн одоо 100%-аар хийгдсэн байсан ч гэсэн энэ графикаас бол харахад хариулаагүй одоо улсууд бол зөндөө 40. За яг хариулсан дотроос бол одоо хамгийн проблемтай асуудал бол зээл олж авахд бол хүндрэлтэй байсан гэсэн асуудал юу гарч байгаа. За тэгээд өшөө дээрээс нь ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр эрэгтэй эмэгтэй улсуудын хэн нь одоо илүү энэ асуудалд хамрагдсан юм бэ тий? Тэгэхээр зэрэг бол энэ шар нь бол эмэгтэй, цэнхэр нь бол эрэгтэй юм. Тэгэхээр зэрэг эмэгтэйчүүд бол одоохондоо нийгмийн итгэх сайтай байгаа юм байна. Уучлаарай эрэгтэйчүүд. За дараа нь жигэнсэн дундаж сая дахиад бас одоо асуулгын судалгаан дээр за миний ирээдүйн мэргэжлийн зорилго бол бизнес эрхлэгч болох гэсэн ийм одоо асуултыг 7 оноо өгөөд энэ 108 хүнээр судалгаа авахулсан. Тэгэхээр зэрэг одоо түрүүчийн шиг адил бүгдээрингийн 100% гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл 7 оноо хүн болгон өөрөөр одоо авсан байна. За жишээлбэл эмэгтэй одоо эмэгтэйгээс 10 хүн 1 оноо өгсөн. 13 хүн бол 2 оноо өгсөн. Гэх мэтээр эрэгтэйчүүдээс бол одоо 8 хүн бол 4 гэсэн оноо өгсөн. Гэх мэтээр ингээд яхаар зэрэг бүгдээрингийн нийлүүлээд нэг цул болгоё гэхээр болохгүй байгаа дээ шүү дээ. Бүгд өөр одоо оюутай. Тэгэхээр зэрэг энийг жигэнж байгаа. За жигэнсэн дунджийг олохын тулд хамгийн эхлээд одоо оноо болоод өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр оноогоо хариулсан хүнийхээ тоогоор үржүүлээд тэгээд нэмэх нь дараагийн хүний дараагийн оноогоор дараагийн хүний одоо тоогоор ингээ үржүүлээд энэ дор нь ингээ гаргацсан байгаа бүгдээрээ энэ 378 бол хамгийн ихний эмэгтэйчүүд. Яг тэрнтэй адилхан эрэгтэй бас гарна, бүгдээр бас гарна. За энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг ер нь бол хэрвээ та энэ таны одоо энэ жигэнсэн дундаж 7 руу ойртож явах юм бол сэтгэл ханамж бол сайтай. Нэг рүү ойртож явах юм бол одоо хүмүүс бол ерөөсөө таны энэ одоо судалгааны ажил энд бол ямар ч одоо юу өгөхгүй байна гэсэн ийм судалгаа харагдаж байгаа маа гэж. За ухсран орлуулах буюу ээлжлэн орлуулах гэж байна.
За энэ олон аргуудыг бүгдээрингийн хэрэглэх юм биш шүү. Одоо судалгаа хийж байгаа улсууд бол өөрийнхөө ажилд тааруулаад энэ олон аргуудаас өөрсөндөө таарах одоо аргуудыг л сонгож аав. Энэ дотроос 3 арга байж болно, 2 арга байж болно, 4 арга байж болно, аль нь ч байж болно. Тийм. Тэгэхээр зэрэг энийг бол бүгдээрингийн ингэж одоо яадаг боддог юм болоо биш шүү гэж. За тэгээд өгсрөн орлуулах. За энэ судалж байгаа ерөнхий одоо үзүүлэлтийн өөрчлөлтөнд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлүүдийн нөлөөллийн хэмжээг тодорхойлоход ашигладаг. За тодорхой нэг хүчин зүйлийн нөлөөллийг тооцохдоо тэр одоо хүчин зүйл нь өөрчлөгдөж бусд нь бол тогтмол байдаг. За энэ орлуулан буюу ээлжлэн орлуулах аргыг одоо тооцоход заавал одоо баримтлах дараалал байдаг. За нэгдүгээрт нь тооцоонд ашиглаж байгаа хүчин зүйлийн үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлдог. Хоёрдугаарт нь суур үзүүлэлтийг тайлангийн үеийн үзүүлэлтээр солих дарааллыг тодорхойлно. За гуравдугаарт нь дараалал тогтоохдоо тоон үзүүлэлтээс эхлээд чанарын үзүүлэлт, тайлангийн үзүүлэлт гэх мэтээр ингээд одоо дараалал нь тогтоодгоо гэж. За энд одоо нэг жишээ өгсөн байгаа. За Монгол улсын нүүрсний одоо борлуулалт бол 2016 оны 11 сарын байдлаар 12 сарын байдлаар өргөгдлүүд байж байгаа. За тэгээд энийг бол одоо усруулан орлуулахын аргаар бодохын тулд бол надад бол хүчин зүйлүүд бол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэрэнд одоо юу нөлөөлөд байгаа гэдэг нь бол хүчин зүйлүүд шүү дээ, тийм. Тэгэхээр зэрэг би бол хүчин зүйлээ бол барааны үн, борлуулалт, экспорт гэсэн ийм 3 хүчин зүйлийг одоо авсан гэж. За тэгээд энэ 2016 оны 12 сарын борлуулалтыг 11 сарын борлуулалттай харьцуулахад бол 6 сая хэд вэ нэ? 659 сая тийм. 659.6 сая долларын одоо буурчин байна. За энэ бол одоо юунаас болоод энэ 3 хүчин зүйлийн алинаас нь болж юунаас болж одоо нөлөөлсөн байна гэдэг нөлөөллийг гаргаж байгаа. За тэгээд түрүүн бол хэлсэн зөвхөн одоо гол хүчин зүйл маань одоо өөр байж болно, бусд нь бол тогтмол байна гэж хэлсэн шүү дээ, тийм. Тэгэхээр зэрэг хамгийн эхлээд бол одоо борлуулалтын ялгуураас яаж одоо гарсан байна гэж. За эхний одоо юу бол 3810.5 11 сард бол 4818.1 гэсэн борлуулалт бол байж байна. За энэ хоёр бол одоо өөр тоонууд байгаа. Бусдууд нь бол ижил байгаа. За энэс одоо өөрөөр хэлбэл борлуулалт сая 17.6 мянгаар одоо буурахад 336.6 сая төгрөгийн одоо бууралт шууд гарч ирж ирсэн. За дараа нь бол үнийн зөрүүгээс үнийн зөрүү буюу 12 долларын одоо зөрүү байж байна. Энэ 12 долларын зөрүүнээс харин 268 сая одоо долларын ашиг юм эсвэл одоо борлуулалт хийх боломж байсан. Гэтэл экспорт нь 2247.9 мянган тонноор одоо уурчсан учраас буцаад одоо өсөх боломж байсныг буцаагаад одоо 591 сая доллараар буцаад одоо буурахад хүргэсэн байна гэж. Ингээд одоо орлуулж энэ юунуудаа хүчин зүйлүүдэд орлуулад бусад юунууд бол тоонууд бол тогтмолоор тавьдаг юм аа. За дараа нь ялгуурын тооцооны арга. За энэ арга бол хүчин зүйлүүдийн өөрчлөлтийг бусад хүчин зүйлүүдийн тогтмол одоо утгаар үржүүлээд хүчин зүйл тус бүрийн одоо нөлөөллийг олж болдог арга байна. За жишээлбэл
За 2015 онд 2016 оны за нэг уурхайн одоо олборлолт тавьсан байна. За тэг хүний одоо тухайн уурхайн хүний тоонууд байж байна. За тэгээд дээрэс нь тэр дот ХБ гэдэг нь хөдөлмөрийн бүтээмжийг хэлж байгаа. За тэгээд хөдөлмөрийн бүтээмжийг олохдоо 25 сая одоо тооноо 3500-аа хуваахаар зэрэг төгрөг хүн буюу одоо нэг хүн болвол жил 7142 одоо төгрөгийн хөдөлмөрийн бүтээмж одоо гарна гэж ингэж яаж байгаа. За энэ чинээс бол яаж юм гэхээр бид нар ялгуураар одоо юугаа гаргах гэдэг байгаа шүү. Тэгэхээр зэрэг ялгуур гэдэг бол 2 тонны ихээс нь багыг хасах одоо юу байдаг. Тийм. Тэгэхээр зэрэг 27-оос 25-ыг хасахаар зэрэг 2 сая одоо тонны гараад ирсэн юм. Энэ 2 сая тонн юунаас болоод ингэж гараад ирвэ. Энэ ямар одоо боломж нөлөөлч вэ гэдэг юмыг л одоо гаргах гэж байгаа. За тэгэхээр зэрэг бол хамгийн түрүүн бол 355-аас 3555-аас 3500 хасгаар зэрэг бол хүний ялгуур 50 гарч байна. За тэгээд 2 саяга 50-таа хуваахаар зэрэг 462 177 гээд тэр бол хөдөлмөрийн бүтээмж гэж байна тий. Тэгэхээр зэрэг одоо яаж энэ хөдөлмөрийн бүтээмжээс хамаарсан борлуулалтыг яаж олох вэ гэж. Хөдөлмөрийн бүтээмжээс хамаарсан борлуулалтыг олохын тулд 3500 гэдэг хүний тоогоо тогтмолоор тэгээд энэ 2000-ыг 50-д хуваасан хөдөлмөрийн бүтээмжээрээ үржүүлэхээр зэрэг сая 619 11.7 одоо гаргасан байгаа. За дараа нь болохоор зэрэг хүний тооноос хамаарсан. Хүний тоо бол 50 ялгуурчин бол 50. Тэгээд 50-ыг бол тэр 7605.6гаар үржүүлээд энэ 380,281 болж байгаа. За тэгээд энэ 380,281 10.7 сая 619,718.2-ыг нэмэхээр зэрэг 2 сая бол яг ирж байгаа. Тэгээд энэ бол одоо юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг хүний тооноос хамаарсан олборлолт нь бол жишээлбэл 19%, юуны хөдөлмөрийн бүтээмжээс одоо хамаарсан олборлолт бол 81% байна. Гэдэг юм бол энэ 2 сая зөрүү нь бол яг сүүл юугаараа тооцоогоор бол гарч ирдэг ийм арга байна. За процентын ялгуурын арга. Процентын ялгуур. За аж ахуйн нэгжүүд бол энэ процентын ялгуурын аргыг хэрэглээд нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл ямар хүчин зүйл нөлөөлж байгааг шинжилдэг. Хоёрдугаарт нь ажиллах хүчний ашиглалттай холбоотой хүчин зүйлийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцоход бол ашигладаг. За энэ аргыг ашиглахад бас заавал мөрд хэд хэдэн зарчмууд байдаг гэж. За нэгдүгээрх нь хүчин зүйлийг тоон үзүүлэлтээс чанарын үзүүлэлт рүү дэс дараалан одоо оруулна. Хоёрдугаарт нь төлөвлөгөөний биелэлтийн хувийг гаргахдаа оронг бол нэлээд наривчилж 4 юм уу 5 одоо оронгоор авал илүү сайн наривчлалтай гардаг. За 3 дугаарт нь бид нар одоо процентын буюу хувийн одоо ялгуурыг гаргах гэдэг байгаа шүү дээ тий. Гаргахдаа төлөвлөгөөний биелэлтийг эхний үзүүлэлтийн хувиас 100 хасаж тэгээд дараагийн үзүүлэлтийн хувиас өмнөх хувийг хасах замаар гаргана. За жишээн дээр бол сайн одоо би хэлж өгнө. За дараа нь бол тэр нөлөөллийн дүнг тодорхойлно. За энэ нөлөөллийн дүнг тодорхойлохдоо төлөвлөж байгаа юм уу? Эсвэл суур үзүүлэлтүүдийг тэр процентын ялгуураар үржүүлээд 100 хуваад. За жишээлбэл нэг үйлдвэрийн одоо төлөвлөгөө гүйцэтгэл хоёр. За ажилчдын доо бол төлөвлөгөөгөр бол 870 гүйцэтгэлээр 802 байсан. За ажилласан хүний
нийт ажилласан хүн өдөр бол 350,500, 98,400. Нэг хүн нэг өдөрт ноогдох бүтээгдэхүүн бол 350, 400. За нийт бүтээгдэхүүн бол одоо 45 сая байна уу? 45 сая. Нөгөөх нь 39 сая байна гэж. За тэгээд одоо биелэлтийн хувийг гаргана. Биелэлтийн хувь бол 820-ыг хуваах нь 870, үржүүлэх нь 100. Тэгэхээр зэрэг 94, 125 гарч байгаа. За бусад юунууд нь бас адилхан ингээд гүйцэтгэлээ төлөвлөгөөнд нь хуваагаад 100-аар үржүүлдэг. За түрүүний одоо урт талд хэлсэн анхны одоо биелэлтийн хувьас 100 хасна гэхээр зэрэг 94, 125-аас 100-аа хасахаар зэрэг хасах 575 гарч байгаа биз. За тэр процентын ялгуур бол тэгж гарна. За дараагийнх нь бол яаж гарах вэ гэхээр 75.4-өөс хасах нь 94, 125-ыг хасна. Тэгэхээр зэрэг хасах 18, 185 гарч байгаа. За дих мэтэр ингээд цаашаа ингээд явнаа гэж. За тэгээд өөрчлөлтийн дүн яаж гарах вэ гэхээр зэрэг энэ одоо процентын ялгуур нь хасах 5 гэсэн одоо хасах 575 гэсэн багныг тэр төлөвлөгөөний 45 сая 675 мянга гэсэн одоо тоогоор үржүүлээд 100-аа хуваахаар зэрэг ард талын өөрчлөлтүүдийн дүн гарна. За энэ өөрчлөлтүүдийн дүн нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг төлөвлөгөөтэй одоо харьцуулахад бол 13.8% буюу 631 бишээ 6 сая байна уу хэвгүй. 6 сая 315 мянган төгрөгөөр буурсан. Ажилчдын тоо бол 50-аар багассан нь 2 сая 625 мянган төгрөгөөр одоо бас одоо буурсан харагдаж байгаа. За энэ байгаа боловч одоо нийт үйлдвэрлэл бол энэ дээдлийн 2 сая 625 буурсантай одоо дагалдан 8 сая 610 мянгаар бас адилхан ингээ буурж байгаа. За юунаас хөдөлмөрийн нэг өдөрт ноогдох бүтээгдэхүүний зөрүүнээс болж одоо 17 сая байна. 17 сая 760 одоо төгрөгөөр өөрчлөлт олох одоо өсөх боломж байсан боловч ерөөсөө энэ одоо зохион байгуулалтгүй. Ер нь ажил явуулж байхад бол төлөвлөсөн хүн гүйцэтгэл дээр байхгүй юм гэдэг бол шууд одоо зохион байгуулалт муутай. Ялангуяа одоо энэ хяналт тийм юунаас муутай байгаагаас болж нийт одоо бүтээгдэхүүний гүйцэтгэл бол 13.8% буюу 6 сая 351 сая төгрөгөөр буурсан нь одоо дахиад тэр одоо өсөх боломжийг бол дахин алдагдуулсан ийм одоо арга байна. За энэ гэсэн. За эдийн засагт цаг хугацаа орон зайн өөрчлөлтийн харьцааг харуулдаг харьцангуй хэмжих түүнийг индекс гэж хэлдэг. За эдийн засгийн шинжилгээнд индекснийг ашигласнаа за одоо цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлно. Түүний өсөлт бууралтыг бас илрүүлнэ. За мөн одоо төлөвлөгөөний биелэлтийг хянах боломжийг бас одоо тавьдаг. Бий болгож идэг. За өөр бас одоо өөр хоорондоо одоо нэг хол одоо зайд байгаа. Нэг төрлийн үзүүлэлтүүдийг бол хооронд нь харьцуулах боломж бас гардаг. Боломжтой энэ индексийн арга. За мөн түнчлэн одоо олон хүчин зүйлээс бүрдсэн нийлмэл одоо үзэгдлийн өөрчлөлт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тооцоолоход хурдтай гэж. За жишээлбэл. За 10 юм уу
11 12 хан одоо хүнтэй жижиг дунд үйлдвэрийн энэ үйлдвэрийн одоо цалингийн сан нь бол цалингийн зардал бол сая 100 мянган төгрөгөөр бол нэмэгдэж зардал бол нэмэгдсэн. Энэ одоо зардал нэмэгдсэн нь 115 дахин одоо зардлыг одоо өсгсөн. Тэгэхээр зэрэг энэ одоо юунаас болсон өсөлт байна уу гэдгийг цалингийн зардал хүний тоо хоёртой одоо хавсарч харуулж байгаа. За хүний тоо одоо 1.8 дахин өснөөс болоод цалингийн зардал бол 107 дахин өсөж тэр одоо дээр сая 100 мянган төгрөгөөр цалингийн зардал бол ихссэн байна гэж харагдаж байгаа. За тэгэхдээ энэ хүний тоог одоо нас хамаарсан ийм тэгсэн аргыг бодохдоо хүн болвол цалин болвол урд оныхоор ерөөсөө хувираагүйгээр байхаар боддог. Цалингийн зардлыг бол хүн нь түрүүн онд ч гэсэн адилхан хэрвээ 11 байсан бол ямар байх вэ гэдэг харьцуулт хийж энэ тэгсэн аргаар одоо гаргаж авдаг тооцоо байна. За 3 дугаарт нь одоо эдийн засгийн шинжилгээний сонгодог аргачлал гэж байгаа. За эдийн засгийн шинжилгээний уламжлалт аргуудыг улам боловсронгуй болгохоор зэрэг бол сонгодог аргууд болж хувирдаг. За үүнд бол математикийн арга. За хоёрдугаарт нь бол статистикийн олон аргууд байдаг. За энэ статистикийн олон аргууд дотроос дифференциал тоолгын арга, үл хуваах, үлдэгдлийг нэмэх арга, эцсийн ялгарыг жигнэх арга, хүчин зүйлийн өсөлтийг хуваах арга, логарифмын арга, интегралийн арга гэж энэ олон аргуудыг хэрэглэдэг. Гэхдээ энэ одоо олон аргууд бол сүүлийн үед бол маш их олон хүчин зүйлүүд олон одоо дата базуудтай ажилладаг учраас ихэнх голцоо одоо програмууд дээр ашигладаг учраас энийг бол тайлбарлахгүй. Нэгдүгээрт бол та бүхэн бол магистрийн бакалаврын оюутнууд байгаа. Энэ бол магистр, докторийн хичээл үздэг аргууд байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Асуулт үү?